Дархан хотыг цэвэр цэмцгэр гэрэлгээтэй байлгахад гар бие оролцдог хүмүүс бол яхаарахгүй нийт аж ахуй үйлчилгээний газрынхан тэдгээр ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж буй техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор өнөөдөр орон нутгийн төсвийн 17.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус газарт цахилгаан мотортой 3 дугуйт ачааны 5 автомотоциклийг хүлээлгээ өглөө. За энэ мотоцикл маань зам талбайны үйлчлэгч нар маань тэрэг чирээд явдаг байгаа. Энэ тэрэгнийхээ оронд бол мотоциклээр зам талбайхаа шороо хог тээвэр ойрынхоо жижиг тээврүүдийг хийгээд явах боломжтой. Түүнээс гадна энэ автозамууд жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэр болгонд бид нэр хурж ажиллаж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ мотоциклтайгаа хамт яваад тэр талбайнуудыг бас цэвэрлээд авах боломж үрдэж байгаа маа. Ингээд 17.5 сая төгрөгөөр 5 юм мотоциклыг манай байгууллагад өнөөдөр нийлүүлж байна. Бид их баяртай байна. За өнөөдрийн байдлаар аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь хог тээврийн чиглэлээр ажилладаг өөрөө буулгагч зээл 130 за тусгай зориултын шахдаг автомашин, усны автомашин, автоөргөгч зэрэг нийтдээ 29 өөрөө явагч автомашинуудтай. За тэдгээр автомашинууд дээр инхүү өнөөдөр ачааны 5 мотоцикл нэмэгдэж байгаад аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрынхан баяртай байлаа. За ачааны мотоциклуудыг зам талбайн үйлчилгээний 4 хэсэгт хуваарлах юм байна.